За бүгдийн амглан ялт. Өнөөдөр парчин жидун одов өндөрлөөд тэгээд одоо жүгдөв. Манай жуга жачева жүгдөвдэ жадар яншанаас. За манай жугба жачева жугба гэдэг нь бол жорва гэсэн шиг ийм жорва тийм ээ. Одоо жинхэнэ үйл ажил. За энэ одоо жугба жачева буюу агуу их жүгдөв гэдэг нь ямар мэт юм бэ хэмээвээс тэян доёвандо жана одов дөмбийн доонд юу гэж альцсан бэ? Жанчив симбийн тэгва гэж. За жанчив симбийн тэгва хэмээн олонтоо одоо гаазалва тийм ээ. Зарлилсан байна гэж. За энэ жанчив симбийн тэгва гэдэг нь ямар тэгва хэлж байгаа юм бэ гэхээр жожа донжин тэгва. Жинхэнэ өгүүлэгдэхүүн болсон одоо өгүүлэгдэхүүн гол утгыг ярьж байгаа тийм ээ. Хэлэх зүйлийн маань гол гэсэн сан. Жожа донжин тэгва. Дон гэдэг нь утга гэдэг. Донжин тэгва. Нэг ёсондоо лам гэсэн үг. Тэгэхээр жанчив симбийн тэгва гэдэг нь бол жанчив симбийн лам. Жанчив симбийн лам буюу одоо яг одоо жожа донжин тэгва. За энэ одоо жанчив симбийн лам гэдгийг бол олонтоо одоо айлцсан байна гэж. За үүнээсээ одоо улбалаад шарибу марева тэдэн дамба гамбу жизм жина гэж. Жизм жина жанчив симба симба чимбо гэж. Жанчив симба чимбо гэдэг бол нинжидан симжиддан дэмба тийм үү? Бонва чимбо, дова чимбо. За тэгва чимбола яндагур жуг бадан гэж. Тэгва чимбола гэдэг нь тэгва чимбо буюу лам чимбо гэсэн санаа шүү дээ. Тэгва гэдэг. Тийм ээ? Их хөлгөн гэдэг байгаа маань лам гэсэн. Лам чимбола яндагур жуг ба. Яндагур жугва буюу энэ яндагур жугва гэдэг нь юу хэлж байгаа юм гэхээр тэгва чимбола яндагур жугва буюу энэ одоо бидний өнөөдөр үзэж байгаа энэ жүгдөв гэдэг юм. Тийм ээ? Жүгдөв. Жорва жачева, жугба жачева жүгдөв. Яндагур жугва гэж. Жанчив симба симба чимбо тэгва чимбола яндагур жугва гэдэг. Тийм ээ? Хөлөгний одоо зам үнэхээр одоо орох бол жүгдөв гэдэг. Энэ бол гол нь 9 ажил. Энэ 9 ажил бол жорлом, их хөлөгний тийм ээ? Тэгчингийн жорлом, хонлом, гомлом, гаруй юм бин чав шүү. Гаруй юм бин чав. Их хөлөгний одоо зам мөр болсон жорлом, хонлом, гомлом тийм үү? За энэ гаруй юм бин чав. Энэ одоо жүгдөв дээр гарч байгаа ажлууд. За цааш нь тэгва чимбола яндагур жугва гэж тийм ээ? Яндагур жугва гэдэг нь бол за тэгва чимбола яндагур зигвэр журва гэж. Яндагур зигвэр журва гэдэг нь бол зигва гэдэг нь бол дээш давхарлах, авирах, мацах гэдэг юм уу олон янзаар тийм ээ? Тэгэхээр бол энэ ингээд дээш гоногонд пилва гэсэн. Дээш ингэж аривдах. Тэгэд ороод ам мөр тийм ээ? Үйл ажиллагааг хийж эхлээд тэр нь цаашаа улам аривдахыг тэгва чимбола яндагур зигвэр журва. Их хөлөгний одоо лам чимбола яндагур зигвэр журва ингэж. Шэ дэвэлэнд үү гэж. Хэмээн асуусны хариуд гамбус марева гэж. Сэдэн дамба шэрэбу дэла жанчив симба чимбо харалду чимба дугла жоддэ гэж. Энэ өмнө гарсан тийм ээ? Одов дээр. Харалду чимба дугла жоддэ. Жимбийн харалду чимбала жожин. Жимбийн харалду чимбала жожин. Додвис винг гэж. Додвис винг. Энэ юу гэсэн үг лээ? Додвис винг. За бид нар өмнө үзсэн шүү дээ. Додвис винг гэдэг нь бол дотхомын чагваадан барлва гэсэн. Хүсэлт ертөнцийн шунлаас хах. Энэ юу вэ? Самдан дамбуу шүү дээ. Самдан дамбуу. За энэ одоо нэгдүгээр ажил. Боцодын одоо жүгдвийн нэгдүгээр ажил бол додвис вемба. Самдан дамбуу гэх. Самдан дамбуу. За дигдоо гэдэг нь те додвийн одоо чагваадан барлва. Дигдоо мигэвин чэжис вемба. Мигэвин чэжис вемба. Доваадан жэ жодваадан гэж. Доваадан жэ жодваадан. За энэ ингээ ажлууд энэ доор ингээ тайлбарлах. Тэр үед нь тайлбарлах. Доваадан жэ вембала жэви гаваа гэж. Вембала жэвин гаваа гэж. За энэ
Вямбала Жэвэн гавааг бол бид нар үзсэн шүү дээ тийм ээ. Энэ юу вэ? Самдан дамбуун янлаг шүү дээ тийм ээ. Самдан дамбуун янлаг. Вямбала Жэвэн гавааг. За төдвийн жагваадан бар. Тийм ээ. Түүнээсээ эсгэл. За Деважин самдан дамбуу дүвдээ Невара найсуу гэж. Самдан дамбуу дүвдээ Невара найсуу. Эмээх тэргүүтэй. Жэсуг дамбуун гэдэг нь бол жигдэг гүү байгаа. Жигдэг гэдэг дотор бол 9 ажил байгаа тийм ээ. Тэр 9-ийн эхний 5 нь гэж. Эхний 5 нь бол ихчинла жүг ба ямаа гэж. Одоо энэ дээр гарсан тийм ээ. Яндагур жүг ба гэдэг. Энчүүл сэмба чимбо тэгвэ чимбола яндагур жүг ба гэдэг нь юу гэж байна гэхээр жигдэг гүү дотроос 9 одоо жигдвийн 9 дотроос бол эхний 5 дамбуун аав бол ихчинла жүг ба ямаа гэж. Цагмаа ши гэж байгаа үлдсэн 4 гэхээр эхний 5 гэж гарч байна. Үлдсэн 4 гэж гарч байна. Тэгэхээр нийлээд 9 гэсэн үг болгоно. Эндээс харагдчих тийм үү? Тэгэхээр үлдсэн 4 нь бол тэр жигдэг гүү дотроос үлдсэн 4 нь бол юу гэж байна? Зигби дайсун гэж. Зигби дайсун. Зигба гэж бол зарилгалсан юм гэж. Зигба гэдэг нэр томьёогоор бол зарилгалсан байна. За тэр зигба гэдэг нь бол тэр түрүүн гарсан тэгва чумбола яндагур зигвэр журваа гэдэг. Энэ яндагур зигвэр журваа. Энэ шүү. Зигвэр журваа. Сүүлийн 9 нь бол зигвэр журваа гэж айлцсан байна гэж. Дайсун гэж. Хаан сумба юм бэ гэхээр бол энэ Данжин ондогжинд бол ингэж зарилгалсан баг. Зигва гэдэг томьёогоор бол Данжин ондогжинд гэж. За Дэян жугбаны тоо адан гэж. За тэр жугба гэдэг байгаа тийм ээ. Таны тэгчинла жугба гэдэг энэ жугба гэдэг чинь бол юу гэж вэ? Жугбаны тоо юм аа гэж. Жугбаны бол тоо гэсэн үг. Тоо адан. Зигбаны гэж энэ тэр тэгва чимбола яндагур зигва гэдэг нь чиис гоногонду чадварду доовала жананду шатчин гэж. Зүйлд нь бол дараагаар бол эхлээд ороод тэгээд зигва гэдэг нь бол дараагаар бол хойш дээштэй бол ялгамжаатай болж болохыг бол жананд бол номонсон байна гэж. Жананд. Нянанду дэни намдан замду сумба интэй гэж. Нянанд бол энэ тэгва чимбола яндагур жугба гэж хэл. Зигва гэж хэлэх хоёр бол мингийн намдан гэж. Нэг зүйлийг хоёр өөрөөр хэлж байгаа. Нэг утгатай юм гэсэн. Тийм ээ? Мингийн намдан. Мингийн намдан гэхээр ойлгоо тийм ээ? Мингийн намдан. Замду сумба инде дэла жугби дуа жодур жава имбала дэни намба ниде эдаде тэгва чимболо жугвадан тэгва чимбола зигва гэж. тэгва чимбола жугвадан тэгва чимбола зигва. Эдэр жана дооларжан хитэн дамба амбуужизм жина энчүүл симба чимбо тэгва чимбола жугва тэгва чимбола зигвэр журваин жэсумба ино гэж. Жэсумба ино гэж. За энэ доонд бол ийм баг нэ. Дэлаян донжигба нижис жугбаны зигба инлаа гэж. За тэгэхээр бол нэг утгатай гэж альцсан байна шүү дээ. Тэгэхээр бол жугба гэдэг чинь зигба юм. Зигбаян жугба ино гэж. Донжиг мингийн намд. Мингийн намд. Нэг зүйлийг янзаар л нэрлэж байгаа шиг санаагаар хэлж шүү дээ. Тэгэхээр жугба гэдэг чинь зигба гэдэг нь ч бас жугба юм аа гэж. Тэгэхээр бодисодын ажил бол ийм баг байна шүү дээ, тийм ээ. Хийгээд ихтэйгээ зэрэгэл дээш явж идэг. Дээш явах гэдэг нь ч гэсэн түүндээ орох, тийм ээ. Нөгөө тоо гэсэн сан. Жугба гэдэг сан байгаа. За тийм. Ингээд харгалдуулаад ингээд бодоор. Жугба яно. Шэ мин жиг нийтүү намбар шаг бэс гэж байна. Нэг нэр томьёо тийм ээ. Нэг утгатай гэж явсан байгаа учраас намбо гүр журваны дэдадэ гэж. За ингээд 9 одоо байдалтай жугдүв гэдэг бол жугдвжийн намба гүү гэж ойлгож. Жугдүв бол хүн одоо зүйл байна гэж. Тэр нь ямар мэт юм бэ гэхээр самдан дан гэж. За тэгэхээр жугдүв гэдэг нь бол юу юм гэхээр нямсу лембабо анхааран авахч нь жугдүв гэдэг нь бол
нямсул ямбаав. Тэгэхээр орох одоо жүгдүү гэдэг чинь нэг зүйлийг хийж хэрэгжүүлж байгаа нэг байдал байна шүү дээ, тийм үү? Тэгэхээр жугжаалаа гүү байгаа. Жугжаа гэж нэг юм байна шүү дээ. Жүгдөв түүний нөгөө одоо тэр анхааран авах одоо хэрэгжүүлэх юм маань бол жугжаа гэж. Түүн дотроо бол 9 баг. 9 баг. Тэгэхээр энэ 9 ажил бол их хөлөгний жорлом, тонлом, гомлом 10 юм бий чав шүү. 10 юм бий. За энийг тийм ээ. За тэгээд одоо ингээд энэ 9 нь юу юм бэ? Намбаагүй гэдэг нь бол юу ах вэ гэхээр самдандан сүг мэдвийн нямбар жугбаадан дамбын жугбаа гэж. За энэ нэгдүгээр шүү. Таны дугаарлаад явах уу? Ингээд 9 юм гарах хэрэгтэй байна шүү дээ, тийм ээ. Таны одоо энэ. За энэ нэгдэх нь самдандан сүг мэдвийн гэдэг нь самдан сүг мэдвийн нямжуг. Нямбар жугбаадан дамбын жугваа гэж, тийм ээ. За тэгэхээр энэ бол одоо бид нар түрүү өвөл хавар нөгөө юу унссан шүү дээ. Самсуг унссан шүү дээ. Тэгэхээр самдан сүг мэдвийн нямбар жугваа гэдэг бол одоо шинагаас дэшээ яригдж байгаа, тийм үү? Тэгэхээр бодисодвагийн хамгийн ихний ажил бол энэ сэм зээжигвийн дэнэнзэн байх. Сэм зээжигвийн дэнэнзэн. Энэ хамгийн чухал ажил. Нэгдүгээр ажил нь. Жүгдөв гүү дотор. За тэгэхээр нэгдүгээрт энийг болох. Хоёрдугаарт энүүгээр юу харагдаж байна гэхээр самдан сүг мэдийг бол чирэлбааш товолж. Тийм үү? Самдан сүг мэдийн нямжиг бол гоншийн нямжиг чирэлбааш товолж. Тэгэхээр энэ бол жигдэн бин лам. Жигдэн бин лам ахна шүү дээ. Самданд сүг мэдвийн нямбар жугбаадан дамбын жугваа бол жигдэн бин лам. Жигдэн бин лам учраас сожийн гавсуу ёд. Сожийн лам. Иглийн үед бол байж болдог ийм замыг бол жигдэн бин лам. Тэгэхээр энэ маань одоо аль үед бодисатын одоо зам мөрийн хаана бах вэ гэхээр жорломын үед бол байдаг нь одоо ажил нь бол самдандан сүг мэдвийн нямбар жугбаадан дамбын жугваа гэдэг бол жорломын үед байдаг баг. Бол эндээс ив илхэн харагдав, тийм үү? Яагаад гэвэл энэ жигдэн бин лам. Энийг чирэлбааш товолж. Энэ бол сожийн гавсуу ёд. Тэгэхээр бол энэ бол жорломын үед, тогломын үед ч байж, тийм ээ. Тэгэхээр жүгдөв бол одоо энд ярьж байгаа үед бол жорломын одоо гавсуу ёдвийн лам бол самдан сүг мэдвийн нямбар жугбаадан дамбын жугваа гэдэг бол бодисодын нэгдүгээр ажил. Дараагийнх нь Харалдуу Чимба дүүгийн жугваа гэж. За энэ хоёр дахь нь. За энэ бол тэгэхээр одоо ингээд Харалдуу Чимба дүүгийн жугваа гэдэг нь бол энээс хойших, тийм ээ. Эхний нэгдүгээрх одоо жугваа байна шүү дээ. Самдан сүг мэдвийн нямбар жугбаадан дамбын жугваа гэдэг. Энээс хойших 8 одоо энэ ажил бол бүгд бүгд бол зөвхөн пагламд л байна. Паглам буюу онломоос дээшээ байна. Онломоос дээш. Тийм ээ? Онломд байж болно. Гомломд бас. Энээс одоо Харалдуу Чимба дүүгийн жугваа гэж. За. Жугваа гэж. За Пагуй ламжийн жугваа гэж. Пагуй ламжийн жугваа. За энэ гурав дахь нь. Пагуй ламжийн жугваа. Цад мэдвийн жугваа гэдэг нь энэ дөрөв дахь нь. Дөрөв дахь нь байна, тийм ээ. Цад мэдвийн жугваа гэдэг нь цадмидшийн жугваа шүү дээ. Цадмидшийн мэдж байгаа шүү дээ. За цадмидшийн жугваа. Мемэгвадан дамбын жугваа гэж. Мемэгвадан дамбын жугваа. За энэ хав дахь. Мемэгвадан дамбын жугваа. За энэ дэмбэр мемэгва. Дэмбэр мемэгвадан дамбын жугваа гэсэн. Тийм ээ? Үннээсээ бүтээгүй гэдгийг үтнээс. Дэмбэр мемэгвадан дамбын жуг. Ойлгож байна шүү. Мемэгва гэдэг нь дэмбэр мемэгва. Дамбын. За Хорсом Ёнсудаагийн жугваа гэж. За энэ 6 дахь нь. За Чидүжэвийн жугваа гэж. Чидүжэвийн жугваа. За энэ тийм ээ 7 дахь нь. Омборшевийн жугваа гэж. Омборшевийн жугваа гэдэг чинь энэ хэд Омборшевийн жугваа 8 дахь нь.
юм уу? 8 дахь. Омбор шивийн жуга гэдэг нь оншөө дүг. Оншөө дүгийн жуг ба шүү дээ. Оншөө дүг. Процедуруудад одоо нөгөө амтны тусыг хийхэд тул оншөө хэрэгтэй байна. Оншөө дүгийн жуг. За намба тамжи чимбаны жуг ба гэж. Намба тамжи чимбаны жуг ба. За энэ 9 дахь. За энэ 9 ажил байна. Ийм 9 ажил. Энийг бол жугдүв намба гүү гэж. Жугдүв гүү. Жугдүв гэх юм уу? Жугжаалаа гүү байгаа. Жугдүвийн жугжаалаа гүү ёд. Тэр гүү нь бол энэ 9 юм. За тэгэхээр ингээд харахаар 9 дахь нь бол намба тамжи чимбаны жуг ба гэж байна шүү дээ. Намчин жуг ба. Намчин намба тамжи чимба гэдэг чинь намчин гэлж байгаа. Тэгэхээр бол эхний 8 нь бол жүү байна. Эхний 8 нь бол жүү буюу уг шалтгаан болж байгаа. Сүүлийн 9 дахьыг бүтээхийн тухайтад хийж байгаа ажил. Сүүлийн 9 дахь нь бол брав үр дүн нь баг. Энэ эхний 8-ын үр дүн нь бол намба тамжи чимбаны жуг. Дамбуужад бол жүү юм. Хамааны брав юм гэж. Шэсун гэж. Шэсун. Хэмээн зарласан. Доёй гомбо данжэсүү дэл бала самдан сүгмэд жансугдон шэсуг толонга нийсүн гэж. За тэгэхээр данжэсүү дэл ба гэдэг нь дооны утгыг бол данжин ондогжинд тайлбарлахдаа самдан сүгмэд жансугдон хэмээх тэргүүтээ хоёр шолгоор бол дооны утгыг бол тайлбарлаж өгсөн гэж. Болж байгаа үз. За тэгэхээр хэдүүлээ юугаа харъя? Ондогжингаа харъя тийм ээ. Ондогжингийн. За бид нар чинь ингээд тийм. Энд юу лээ? Сэмжан гүнчиг нийцсамдан бондондогдон сумбала чимбо сумжоор анжунги чиду жава дэшажаа гэд чиду жава тийм ээ. За тийм. Сэмчимбо бонго чимбо дого чимбо сум болоо чимбо сумжоор анжуны чиду жава гэж дээрээ гэсэн. За эдэг сосор жанласог намба дүгдүү дүүае очоо дүүе гайнд дүгцэн дүгэж шин шаа. За эдгээр нь бол одоо парчин дүг бол тусдаа тийм ээ жимби парчин, содви парчин тэргүүтээ парчин 6 параметр маань тусдаа өглөг тэргүүтээ ийм 6 одоо тийм гэсэн тийм ээ. Жимбийн одоо годвжийн нанцсан дүжрийн жимба собо зондой самдан шэрэг гэдэг ингээд 6. Тэгэхээр бол эдэг сосор жанласог намба дүгдүү дүүвае гэж. Очоо дүви гайнд дүгцэн дүги жишин шаа. Энэ бол очоон дүүва буюу годв тийм ээ. Гаян ба тэ дүгцэн дүги жишин шаа. Ингээд 6 хэсэг ийм 6 юм байгаа гэж тийм ээ. 6 хэсгээр ийм 6 юм. Дүгцэн дүги жишин шаа. За энэ бол ингээд годв дэмбийн ондогжингийн зав. За одоо өнөөдрийн бол энэ юу нэрэлээ? Энэ шүү дээ. Жугдвийн одоо тэр жугдв одоо тайлбарласан доонд үзүүлсэнийг бол тайлбарсан ондогжингийн заваа бол эндээс хэл. Самдан сүгмэд жансугдан тийм ээ. Самдан сүгмэдвийн нямбар жугадан темба. Нямбар жугадан тембийн жуга. За тэгээ паралду чимба дүг буюу жансуг жимба тэргүүтээ арчин одоо тийм ээ. Арчин дүгийн жуга. За жансугдан ламдан жамла согвадан мигва метан тембадан мигмит гэдэг нь бол дэмбэр мемиг вэ тийм ээ. Тэгээд юу гэж байна? Хорсон намбар дагвадан чиду жаадан оншөөдөг намгүн чимбийн цулааны жугви дува тэгчинла зигва ямбар шевэр жаа гэж. Зигва ямбар шевэр. Ингээд болж байгаа үз. 1 2 3 4 5 6 7 8 зигва ямбар шевэр. За ингээд юу вэ? Их хөлгөнд бол жугвийн дува жугдүв тийм ээ тэгчинла зигва ямбар шевэрж. За зигва гэдэг чинь жуг бааж гэдэг нь ер нь бол мингийн намд тийм шүү дээ тийм ээ. За энэ ондогжингийн нь бол энэ байна. За тэгэхээр бид нар бол ондогжингийн заваагаа бол маш сайхан бариад байгаа шүү дээ тийм ээ. За энэ. За ингээд юу гэж байна? Доён гомбо данжэсүү дэл бала данжин ондогжин тайлбарлахтаа бол самдан сүгмэд жансугдун хэмээх тэргүүтээ толоога нийсүн баян гэж. Толоога нийсүн гэж. За гав дээр тааж адвала тэгчинжийн жумбрайжийн чойрог жирэг ба дэмүн журва зовр журвийн гоноо нямсуулын би
шээрвжи сэмбийн налжуур жүгдвжийн овын гэж. За энийг чийжлэх хэрэгтэй. Жүгдвийн цанид. Тийм ээ. Тэгчинжийн жүүдэн бравын чö жирэг ба гэж байгаа. Жүүдэн брав гэдэг нь бол тэгчингийн жүү гэдэг нь бол сая ихний 8 ажил. Брав гэдэг нь бол намба тамжи чимбаны чин жүг ба. За энийг бол жирэг ба зэмүн журва зовр журвын гооной нэмсүүл юм гэж. За тэгэхээр зэмүн журва ши дотор бол жүгдвийн ажил бол зэмүн журва зовр журвын гооной нэмсүүл юм. За нэмсүүлийн би шээрвжи сэмбийн налжир гэдэг нь жанчуу сэмбийн налжир буюу налжир гэдэг нь лам гэдэг ойлгох тийм шүү дээ. Тийм ээ. Өчтөр бас гар. Тэгэхээр жанчуу сэмбийн лам бол жүгдв юм гэж. Жүгдв юм. За энэ зэмүн журва энэ төр бол дахиад тусдаа бол бүр их дэлгэрэнгүй үзэн шүү дээ. Тийм зэмүн журва. Дэла яна жүгдв гүү ёдвын найжис гэж байгаа. Жүгдв гүү саяны дээр гардаг энэ жүгдв 9 байгаагийн энэ одоо шалтгаанаар найжис тийм ээ. Жүгжаала гүр журлаа гэж. Жүгжаа бас 9 байгаамаа гэж. Тийм ээ. Саяны 9. Дэ гүи нана самдан сүгмэддан цад мэдва ши логсуу голд шадварж аав гэж. За тэгэхээр бол энэ 9-ийн дотроос одоо бол энэ 9-ийн дотроос самдан сүгмэд болоод мөн цад мэдва шиг бол бусд нь ингэж авч үзээд ном нь ёо гэж. Бусд нь авч үзэж ном нь ёо гэж. Тэгээд ингээд одоо хэлж байгаа шүү дээ тийм ээ. Дэла ниела самдан сүгмийн шадва цамин ши шадва дамбуула ни самдан шадва сүгмийн шадва гэд ингээд бол самсуг эхэлж байгаа шүү дээ тийм ээ. Барчин жодонгийн самсуг бол эндээс самсуг. Энэ бол одоо маш чухал юм шүү дээ тийм самдан сүг. Тэм зээживийн тэнгэн зэн одоо боцодвагийн одоо тэр нэгдүгээр ажил дээр байгаа самданд сүгмэд нямбар жугаадан дэмбийн жугаа гэж. Ондог жонт ч гэсэн самдан сүгмэд жансогд ингээд самдан гэж хэлж байгаа. Ингээд зааж өгч байгаа. Энийг бол одоо эндээс ингээд. За энэ үрээд бол жүгдвийн хэсэг бол барчин жодонгийн хувьд бол энэ үрээд ингээд дүүрч байгаа. Энэ 9 ажлыг тоочоод ингээд дүүрч байгаа. За тэгэхээр одоо хэдүүлээд самсуг эхлэхийн өмнө бол тэр юугаа барчин тажид энэ нөгөө юугаар орчихсон байгаа шүү дээ. Годв байгаа шүү дээ. За тэгчинжин жорлом янчижис төвийн годв юу лээ? Тэдэр энэ. За эндээс тэдэр жедава шиндүү журваадан шээсог. За энэ дэлб донслын үг шүү дээ. Тэгээ шээсог. Тэгчин дуа ла. За энэ барчин тажид шүү. Тажид би нээчээд байгаа шүү. Тажидаа хараарай. За жедэр жедав шиндүү өмнө нөгөө орхисон хэсгээс тийм ээ. Жедэр жедав журваад шээсогла тэгчин дуа ла овон цаншин гооно шиёд годв жүгдв цогдв энжин дуа намсуу вечер серпэн согсуу шүнди дуашин самцсан домболо жарвар задчин намшидлаа бол цаншидан ява домболо жарва дар лигдэ самцсан домболо зовор жарна тэгчингийн жорлон янчижис төвийн годв мего вэ гэж. За энийг ярьсан тийм ээ. За дэдэг сосор жанлаасог шээсогжин гавсуу журваадан таажадваа ни дамбооны годв сүмжүү задуг ёдэ жимбийн годвнэ шээрвжин годвжин бар ёвичэр гэж. За энэ бол ингээд 36 байгаа тийм ээ. 6 брамид дотроо 6-6-тай ингээд 6-6-36 гээд годв бол дэлгэрэнгүй номнох юм бол 36 байгаа. 36 байгаа. Хураангуулах юм бол 6 брамид хурагдана гэсэн шүү дээ тийм ээ. Жимбийн годвжин нана годвнэ шээрвжин годв бардуу ингээд ёвичэр гэж. За небани хажиг Янсуг барчин дүгдэн дүү нямсуулимбийн самбийн зондүй зовр журвийн сэмбийн налжирдэ годвжин цаны сэрва мэтэдэ гэж. Хажиг бол одоо годвжин цаны тавьж тийм ээ. Янсуг барчин дүгдэн дүү нямсуулимбийн самбийн зондүй гэж. Өглөг тэргүүтээ 6 параметрийг анхааран авах ийм санаа. Сургуулин гэх тийм ээ. Ингээд ийм одоо анхааран авах буюу одоо амьдралд хэрэгжүүлэх ийм санаагаар олон хичээд зүтгэхийг бол зондүй зовр журийн сэмбийн налжир буюу жанчуу сэмбийн лам бол годв гэж хэлнэ гэсэн. Энэ бол буруу гэж. Мэтэдэ Жансуг парчин дүгдэн дүү нямсуулимбийн жорви зондүй зовр журийн сэмбийн налжир ёвичэр гэж.
Жансүг Барчин Дүгдүндүү Нямсулимбийн жорвын Дондүй зовор журийн Сэмбэн алжир. За энэ дээр яаж гаргаж байгааг мэдэж байна. Хажиг бол ингэсэн шүү дээ. Жансүг Барчин Дүгдүндүү Нямсулимбийн самбын зондүй гэсэн шүү дээ. Ийм санаагаар гэсэн. Санаагаар одоо хичээлийг гол болгож байгаа бодисодын зам. Тэгэхээр наад чинь болохгүй байна. Ягаад тэгэхээр наадах чинь бол жижигдээд ирнэ гэсэн санаа шүү дээ. Наадахнаас чинь гадна юу байна вэ гэхээр Жансүг Барчин Дүгдүндүү Нямсулимбийг жорвын зондүй гэж байгаа юм байна. Жинхэнэ үйл ажиллагаа болгоод ингээд хийгээ явж байгаа ийм одоо хичээл зүтгэл гололсон бодисодын зам мөр гэж байгаа юм. Тэр чинь бол цанидын тийм ээ годвын таны хажиг таны тавьж байгаа танидтай мацан ортол Жансүг Барчин Дүгдүндүү Нямсулимбийн самбын зондуу зовор журваа маян бэ. Маян бартал жорвын зондуу зовор журвын ажуулсан юм бэ. Зам юм бэ ч гэдэг ахгүй юу? Тийм ээ. Цанд нь Багдад байна гэсэн үг шүү дээ. Цанд чинь бол сав нь Багдад байна. Наад дотор чинь багтахгүй гадна талд нь юм үлдчихэд байна гэдэг чинь тийм. Сонжоодын танидэ маян ба ёвэчэрэр гэж хэлдэг шүү дээ. Тийм ээ. Ямар тал Жансүг Барчин Дүгдүндүү Нямсулимбийн жорвын зондуу зовор журвын Сэмбэн алжир ёвэчэр. Энэ аранлагын энэ гагцыг бол ингэж ойлгох. За хажиг Харчин Рээрэ нам. За хажиг тэгэхээр одоо дахиад өөрчилж тийм ээ. Харчин Рээрэ намдуу дүг цангур дүүнэ Нямсулимбийн Сэмбэн алжир. Харчин Рээрэ намдуу гэдэг чинь Жимбэ Барчин, Содио Барчин, Сүлдэмжээ Барчин тий одоо 6 параметрийг тусынх нь дотор 6-6-г бол бүрэн гүйцэд бүрдүүлсэн тийм ээ. Түүнийг одоо ингээд яагаад багцлаад гэх юм уу тийм ээ. Тэгээд анхааран авж байгаа ийм Сэмбэн алжир бол годвжийн цанин сэрва мэрэгдээ тэгчин тонлом дунгал чөсөж мангай бич. Тэгчин тонлом дунгал чөсөө гэдэг чинь тонлом Барчин мялам шүү дээ. Барчин мялам. Тэгээд тэгчин тонлом Барчин мялам болвол Барчин Рээрэ намдуу дүг цангур дүүнэ Нямсулимбийн Сэмбэн алжир маян бич. Тэ. Жишээ нь бол юу гэдгийг Жимбэ Барчин Нямсулимба маян бич. Жимбэ Барчин Нямсулимбийн Сэмбэн алжир маян бич. Маян бартал дээр тэгчин тонлом Барчин мялам. Тэгээд донита зээжигдүү нямбар шигуй нямшиг ишээ. Яла гүнзүүний наваа нөгөө нянан энтер бол мэвэж. Тийм учраас энэ нөгөө Жимба, Соба, Цүлтэм энд байхгүй шүү дээ. Ганцхан одоо юу гэдгийг Жирвж Барчин л одоо хангаж байгаа шүү дээ, тийм ээ. Чин тонлом дунгал Дембаламыг одоо дунгал Дембаламыг чөсөө гэдэг чинь Соба нэг Барчин мялмыг хийж байгаа шүү дээ, тийм ээ. Чөшөө гэх юм бол намдал ам болж байгаа шүү дээ, тийм ээ. Намдал амыг хийж байгаа шүү дээ. За энэ дотроо бол Дембаши Ререламыг чөшөө байгаа шүү дээ, тийм үү? За энэ үгдийг бол өмнө ярьсан учраас мэдээ байгаа. За ранлуг нээс. За ингээд ажигийн тавьсан 2 цанд хоёулаа болсонгүй. Тэгэхээр аранлаг бол юу гэж байна? Харчин Рээрэ намдуу дүг цангур дүүнэ Нямсулимби Червжи Симба гэдэг. Сэмбэн алжир. Годвжийн цанд юм гэж. Рээрэ намдуу дүг цангур дүүнэ Нямсулимби Червжи Симба гэж. Симба гэхээр өөр болж байгаа шүү дээ. Тэр бол эзлэгдсэн гэж. За тэр өчтөр бол тэр Червжи Симба эзлэгдэх гэдэг тухай бол тэр эзлэгдэх гэдэг нь бол ямар байдалтай байх вэ гэдгийг бол ярьсан шүү дээ, тийм ээ. Червжи Симбэн алжир годвжийн цанид юм. Амаа хажиг Жимбэ годв Жимбадан дээшэндүү Шервжин годв Шервдүү марава мэтэдэ. За энэ жотон дээр гарсан тийм ээ. Жимбэ годв яна Жимба юм би чаваа байхгүй. Шервжин годв яна Шерв юм би чаваа. Шервдүү марава мэтэдэ. Жимбийн цүлтэм Жимба маян би. За Жимбийн годвжийн нанцунд журмын цүлтэм гэсэн санаа шүү дээ, тийм ээ. Харчин Рээрэ намдуу 6 байгаа шүү дээ, тийм үү. За тэгээд Жимбийн цүлтэм Жимба маян бичэрдэн Шервжин Жимба Шерв маян бичэр. Жимбадан Жимбийн годвла муши өдө Нярангийн Жимба иян Жимбийн годв маян би мүү. Нярангийн Жимба гэж шүү дээ, тийм. Нянтой 10 жилийн өглөг бол өглөг мөн. Гэхдээ Жимбийн годв биш юм аа. Жимбийн годв гэж бодисодын ажил. Тэр бодисодгийн хийж байгаа ажил тэр годв гэдэг бол илүү одоо жаач ява, тийм ээ. Өргөн дэлгэр. Санаа нь бол тэр санаа бодол гүнлэн энтер нь бол шал өөр байгаа шүү дээ, тийм ээ. Нярангийн Жимба яан Жимбийн годв маян би мүү. Жимбийн годвжийн нанцунд журмын цүлтэн болвол цүлтэмдэн Собо тэргүүт нь бол Жимбийн годв янла Жимба маян би мүү. Тэгэхээр Жимбийн годв яна Жимба юм би чаваа байхгүй гоц, тийм ээ. Жимбийн годвын Жимба биш юм. Нөгөө 6-5-ын тавьчих шүү дээ, тийм ээ. Янла Жимба маян би мүү. Жимбийн годвжийн нанцунд журмын Жимба тэ няга юм би мүү.
Жимбийн годовжийн Намцундуу жирвийн Жимба бол Жимбаийн Жимбийн годовч. Тийм яга юм бэ хүү? Бомбада ууд яга маяг мөрж идвэ чирэрэ гэж. Энэ бол юм гэдэг. Хажиг Донгийн Сямба чö шидэн дэ Донгийн Сямба чö шидэн дэ Жимбийн цанидуужид ба мэтэ. За Жимба гэдэг нь юу хэлэх юм бэ гэхээр өглөгийн тийм ээ. Жимбийн Донгийн Сямбадан чö шидэн дэ ба. За энэ хойно гарна. Жимбийн цанидуужид ба мэтэ. Нярангийн Жимбадан Чөрлвийн Жимба ёвич. ёвич. Ян дэ Жансамжийн Жимбийн цанидуужид ба юм мэтэ. За энэ саяны Донгийн Сямба чö шидэн дэ бага. Жансамжийн Жимбийн цанидуужид ба юм мэтэ. Дони Мадуугийн Жансамжийн Жимба ёвич. Дони Мадуугийн Жансамжийн Жимба байгаа шүү дээ тийм үү. Чин цоглом ч юм уу. Тэр юу лээ? Анжуусан ба Вамбу дүлбүү. Нөгөө Дадвижэсүү Бранва тийм ээ. Дадвижэсүү Бранва. Анжуусан ба Вамбу дүлбүү гэдэг чинь бол одоо нөгөө эхлээд бодисодын сэтгэл төрүүлээд дараа нь хоосон чанар дуу. Тийм бодисод бол Анжуусан ба Вамбу дүлбүү гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ бол Шервжийн чанаа бол бидэнд тавихад илүү амархан байгаа шүү дээ. Нөгөө тавжийн чанаа болохоор хэцүү байгаа шүү дээ. Тийм учраас Байдан ондогжи Римба гэдэг байгаа шүү дээ. Байдан ондогжи Римба. Энийг үзүүлсэн энэ ондогжин ийм гайхамшигтай ном бид нар яриад байгаа шүү дээ. Уулна тийм ээ. За тэгэхээр бол Дони Мадууба тэгээд Дони Мадуубаар бодисодын сэтгэл төрүүлсэн. Хосон чанарыг таньж мэдгүйгээр эхлээд бодийн сэтгэл төрүүлсэн. Энэ Жанжуу Сямбаг бол Жанжуу Сямба Вамбу төлөө гэж. Тэр Жанжуу Сямба маань амтныг өрөвдөж хайрлах одоо тийм ээ ийм агуу их хамаг амтныг гэсэн ийм зовлонгоос гарах ийм бодис төрүүлчихэд өглөг өгөх бол байга. Тэгэхээр тэр бол Донид бол хосон чанарыг бол доглоогүй өгж байгаа шүү дээ. Тэгэхээр бол энэ Жансамжийн Жимба бол яах нь Жимбийн годов болохгүй байна гэдэг шүү дээ тийм үү. Ян эндэ Жимби Парчинжийн Намцундуу жирвийн Жимбийн Парчинжийн цанидуужид ба ян мэтэдэ довломна Жимби Парчин мэвэжэрдэ Дэна Донгийн Сямба Равжийн тар туга мэвэж. Жимбийн Парчин гэдэг чинь бол тийм ээ өглөгийн Брамида буюу өглөгийн чанарт хязгаарт хүрэх гэдэг хоёр бол хоёр ялгаатай. Зүгээр одоо бидэн ч гэсэн одоо чинь би ч байдаг юм уу таач байдаг бид нар бол бусдад өглөг өгөх бол байгаа шүү дээ тийм ээ. Хэр таарсан хэмжээгээрээ идэж уух юм өгөх байна, өмсөж зүүх юм өгөх байна. Одоо тэгээд өөрийн одоо бие хэл сэтгэлээр янз янзаар туслах өглөг бол тэр бол өглөг. Харин Жимбийн Парчин гэдэг бол өөр. Тэр эцэс одоо чанд нь хүрсэн өглөгийн Брамида гэдэг бол өөр юм. Тэгэхээр таны одоо Донгийн Сямба чö шидэн дэ бага Жимбийн Парчингийн цанид гэж тавих нь бол бас болохгүй. Ягаад гэвэл довломын үед бол Жимбийн Парчин мэвэжэрдэ Дэна Донгийн Сямба Равжийн тар туга мэвэж. Донгийн Сямба үгүй гэсэн сэтгэлийг бол одоо бүр эц чамд нь бол хүргээгүй байгаамаа. Тэгэхээр Жимбийн Парчин гэдэг чинь эндээс ойлгохоор юу ойлгож байна вэ гэхээр өхийн одоо сэтгэлийг эцэн хүргэхийг л Жимбийн Парчин гэж байна. Энэ дээр маш тодорхой гарч байгаа. За тэгээд Бурхан багшиг энэ төр бас яаж байгаа Чөрлбийн тийм юу байгаа шүү дээ тийм яба хийсэн. Танаа Бурхан багш өглөгийн чанар тацгаар түлсэн гэдэг. Гэтэл гадаа гуйлахчингууд түн бумаараа л байна шүү дээ. Тэгээд яаж өглөгийн хязгаар түлсэн гэдэг. Танаа багш өглөгийн хязгаар түлсэн бол гадаа гуйлахчин байх хэрэггүй үст. Тэгэхээр өглөгийн хязгаар түрнэ гэдэг чинь гуйлахчин бараад бүгдийг баяжуулаад бүгдийг одоо юмтай болгочихно гэсэн тийм үг. Өөрийн дотоод одоо тэр өхөн сэтгэлийг бол хүрхийг. Юуаач өгөхөд билээ. За тэгээ Бурхан багш бол тийм ээ 5 одоо зулцахтай өглөгчөн баранд одоо өөрийн бие хүртэл өглөг бол өсөж өгөх аюулаас нь аварч ирсэн тийм гайхамшигтай одоо түүх байгаа шүү. Түүх. Тэр одоо энэ төр бол одоо Бурхан багш. Үнэхээр одоо Жимбийн Парчин тар туга Донгийн Сямба Равжийн тар туга байгаа гэдэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр довломна Жимби Парчин мэвэжэрдэ Дэна Донгийн Сямба Равжийн тар туга мэвэжэр гэж. За шаян довломна Парчин дамбун ай нямлан ёна Дэна Парчин дамбун ай ё говортал. Мөн довломна Парчин дамбун нямлан бол байгаа тийм ээ. Бодисодоо нар бол одоо юу гэлээ саяны тэр годов жүгдөв дээр энэ төр ярьж штэ тийм ээ. Годов дээр бол бас одоо Парчин дүгийн одоо нямлан Жимбийн Парчингийн нямлан байгаа болохоос Жимбийн Парчин бол байх бол албан байна шүү дээ. Тийм ээ. Эндээс харагдаж шүү дээ.
зовломнаа гэж шүү дээ тийм ээ. Харчин дамбуун аян нямлан ёна яна гэдэг нь бол зовломнаа харчин дамбуун а ё говортал. Яна парчин дамбуун а ё вечер так. Яна зовломнаа шэрвж парчин ё ортал. Яна ди нямлан ё вечер тавах. Дэшинду овын сэмба чөшидан дан митүгвийн сэмба чөшидан дан брави сэмба чөшидан дан намын мэдвий сэмба чөшидан дан рембашинду цүлтэмнэ самданжин бар хонжиддуужидва мэтэдэ няван ама энэдүү жүргэж байна. Бүгдөө яг адилхан. Ингээд жишээд мэдэрээ л бүгдөө жишээд мэд. Өглөгдөр одоо саяныхтай адилхан жимбийн барчин байхгүй байсантай адилхан тодвийн барчин тийм ээ юу вэ? Яба зүлтүм сова зондой самдан шэр бүгд одоо яг адилхан ингээд сонжиддуужидва мэтэдэ няван ама энэд жүргэж өрөө гэж өмнөх таны яасан гин бол яг адилхан. За рамлугны жансамжийн донгийн сэмбадэ жансамжийн жимбийн цанид бодисадвагийн өгөхийн сэтгэл бол бодисадвагийн тэр өглөгийн бол цанд юм. Тэгэхээр энэ дээр жансамжийн жимба өглөг гэдэг дээр симба тавьсан байгааз жансамжийн донгийн симба гэж симжүүн шүү дээ. Симба гэдэг чинь өөрөө симжүүн. Тэгэхээр дотоод оюуныг тавьсан байж тийм үү? Энэ гадна талын одоо эд үлгийн зүйл өглөг гэж юу юм бэ гэхээр бол өгөхийн сэтгэлийг л тавьж байгаа болохоос үгүй гэдэг тийм сэтгэлийг тавьж байгаа. Босоош өөр юм байхгүй шүү дээ. Жансамжийн донгийн симба, жансамжийн жимбийн цанд. Тэгвэл донгийн сим чойжин, донгийн сим жимбийн цанд гэж тавьвал болохоор байгаа үст. Донгийн сим жимбийн цанд. Жансамжийн донгийн симба, жансамжийн жимбийн цанд. Нярангийн донгийн симба, нярангийн жимбийн цанд. Тийм үү? Таны тэгээ огмаа намлайн рэг дээ оо гэж. За энийг ингээд доодох ингээд орчингууд жишээд мэдэрээ гэж. За энийг гайгүй өөрсдөө. Хонарэ сампагжийн донгийн сэмба дийн жимбийн цанид ямбар тал амжаа дийч. Тэна за сампаг гэдэг нь санжаа пагваш та бурхны донгийн сэмба өгөхийн сэтгэл бол бурхны одоо жимбийн цанид ямбар тал амжаа дийч. Тэна дийн жимбийн парчинжийн цанид талоо шина мачвдэ жимбийн парчин яна жимба юм ягович. Энэ биш тийм ээ. Хамгийн гол юм бидний мэдэх. Жимбийн парчин яна жимба юм яговичрдэ шэрвжийн парчин яна шэрв юм яговар шатсан би. Энэ номсон. Би парчин яна жимба юм. Ахгүй шэрвжийн парчин яна шэрв. Төдөө парчин яна соба юм. За юу Марева за ингээд энэ хүрээд бол энэ юу жүгдөв бас энэ хүрээд дүүрч байгаа юм байна. За тэгээд энэ нөгөө баргавжийн цэг хоёр бүлгийн одоо хоёр бүлэг юм уу хоёр томхон сэдвийн хооронд бол ийм холбоос шүлэг тавьж байгаа шүү дээ. Ж догбуу гэж шүү дээ тийм ээ. Нөхөр минь ээ гэсэн. Аяа нөхөр минь ээ. Досол зэма нам гэж. Досол зэма нам. Лосол тийм ээ. Одоо ухаантай оюун тодорхой гэдэг нь бол тийм ээ ухаантай. Зэма гэдэг нь бол яаж холбогдож байгаа гэхээр оюун тодорхой үзэгсэлэнтэй нугууд гэдэг нь бол үзэгсэлэнтэй гэдэг нь хойсом гомсом тийм ээ сонсох санах яслах гурваар оюун нь үзэгсэлэнтэй байгаа. Босол зэмаа тэгшид прэндэ гүлва зээжэла тэрдэн хави дорор омшиг дан хааруул чагдан санжиг дарваа дин шээжаваны баргавжийн нямгао гэж. Энэ бол одоо баргавжийн нямгао баргавжийн цэг тийм ээ холбоос шүлэг бол. За энийг өөрснөө сайхан уран яруу орчуулаарай. Та нар ер нь би өмнө нэг хэлжээстэй энэ арчин жидэн таажт хоёрын энэ баргавжийн цэгнүүдийг бүгдийг ингээд нэг бүүж аваад ингээд сайхан орчуулад уран яруу орчуулаад ингээд тайлбар танин одон юу гарна шүү. За ингээд юу гэж байна. Жуга жаачевийн жүгдөв гэж байна. За самдан сүгмэж янсогдон шээсүгжин гавсу жорватан таажад бао амбоны жүгдөвла гүйөдэ за өнөөдрийн хичээлийн таажад бахна шүү дээ. Жүгдөвла гүйөдэ жүгжа самдан сүгмэдла жүгбийн дуанэ намчинла жүгбийн жүгдөвжин бар гүйö бичрэ гэж. За дээр ярьсан тийм ээ.
Зүгдүггүй буюу 9 одоо юм зүйл байгаа. Тэр одоо 9 байгаагийн шалтгаанаар бол яах нь жугжаалаа бас гүү байгаа. Жугжаалаа гүү. Тэр нь бол самдан зүгмэд тэргүүтэй энэ жугвийн дүү байгаас намчинла жугвийн жугдүв хүртэл бол 9 гэж. За хажиг. Тэгвачумбон жумбражин чö жирэг ба. Тэгвачумбон жумбражин чö. Тэгвачумбон жудан бравин чö хэд байгаа вэ? 9 тийм ээ. Энэ 9 жирэг ба гэсэн санаа шүү дээ. Энэ 9 энэ дээр нэг 9-ний тогтно. Энэ жирэг ба гэдэг чинь нөгөө энэ тэгвачумбон жудан бравин чö нөгөө нэг ёсондоо жугжаа гүү тийм ээ. Жирэг ба жорвын зондуй зовр жүрвийн гоно нямсуулимбийн цэмбэн алжруу гэж. Тэгвачумбон чö жирэг ба жирэг ба жорвын зондуй гэж байгаа. Жорвын зонд. За энэ дээр ийм нэг ялгаа байна шүү. Энэ юм байна. Энэ жорва гэж тавьчих шүү дээ. Энэ жорва. За эхлээд энэ хажиг харанлаг хоёроо бүгдийг нь уншчих. Тэгээд энэ жорваг би тайлбарлая. За юу гэж вэ? Хажиг бол одоо юуны жугдвийн цанид тавих гэдэг шүү дээ. Тэгээд тэгвачумбон чö, тэгвачумбон жумбражин жудан бравин чö 9 байгаа. За энэний одоо жирэг ба тий аль нэг нь бол жорвын зондуй зовр жүрвийн гоно нямсуулимбийн сэмбэн алж. Жорвын зондуй гэж байгаа шүү. Жорвын зондуй бол одоо тэгээд яах нь голлон одоо анхааран авж байгаа ийм одоо бацатын зам мөрийг бол жугдүү гэж хэлнэ гэсэн. Хажиг юу гэсэн? Аранлаг бол метэдэ гэж. Метэдэ. Тэгвачумбон цоглом дэ таниддэ им бичэр. Тэгчингийн цоглом бол таны тавьж байгаа цанид мөн гэж хэлж байгаа. Чин цоглом. Таниддэ им бичэрдэ дэ тэгвачумбон жудан бравин чö жирэг ба намзуг жорво зовр жүрвийн гоно нямсуулимбийн цэмбэн алжрын бичэр гэж. Намзуг жорво зовр жүрвийн гоно нямсуулимбийн биш. Тийм ээ. За тэгэхээр энэ хоёрын яриан дээрээс зөрөөнөөс юу харагдаж байна вэ гэхээр би энийг тайлбарлая. Тэгвачумбон жумбражин чö жирэг ба жорвын зондуй зовр жүрвийн гоно гэдэг энэ жорвог юу гэж ойлгож байна вэ гэхээр аранлаг бол тийм ээ аранлаг бол энийг зүгээр анхааран авлага лаглан гэдэг утгаар ойлгож. Лагланла тийм ээ бомбай. Аранлаг бол энэ хажийн тавьсан цандын жорва гэдэг үгийг яаж ойлгож байна вэ? Лаглан гэж ойлгож байгаа учраас тэгчингийн цоглом чойжин дээр гаргаж ирж байна. Тэгчин цоглом. Тэгвачумбон цоглом. Тэгэхээр тэгчин цоглом болвол яах нь вэ? Бүгдийг энэ таны хийж байгаа ажлыг чинь тэгвачумбон жумбражин чö бүгдийг өглөг өөх тэргүүтээ боцотоо учраас бүх л барчин дүгийн ажлыг хийж байгаа. Тэгэхээр энэ жорвын зондуй зовр журва гэдэг бол лаглан тийм ээ анхааран авлага их ёстой зүйлээ л гэж ойлгож. Гэдэг утгаар аранлаг энэ жорвын зондуй гэдгийн жорваг бол авч үзээд тийм учраас тэгвачумбон цоглом гэж. Энэ одоо банчин их чаны нэг төвөгтэй юм энэ шүү дээ. Шууд ингээд хилчгтэр зэрэг яаж орж ирвэ гэдэг нь ингээд жоохон гайхмаар. Гэхдээ сайн бодох юм бол яг л одоо байж. Тэгэхээр жоохон одоо нөгөө нэг юм жоохон ороож авал тийм ээ жоохон ингээд хөөж бодох болоод байгаа байхгүй. Хөөж гэтэл хажиг бол энэ дээрээ энэ жорвогоо юу гэж бодож гинүү гэхээр нөгөө жорва ши гэж байгаа шүү дээ. Жорва ши. Тэр жорва ши гэдэг утгаар энэ жорвогоо тавьж энэ цандаа оруулж гэдэг нь эндээс харагдана. Яаж үг гэхээр жорва ши байгаа шүү дээ тий. Намзуг жорва, зэмүүг жорва, гажигмын жорва, таржи жорва гэдэг ондог жингийн 4 5 6 7 дугаар бүлэг дээр ярьсан жорва ши. Энэ жорва шиг хажиг бол бодоод байна. За тэгэхээр одоо энэ ялгааг та нар бодоод энэ цанд аранлаг хоёрын энэ яриаг чад тийм ээ. За ахаад харъя. Хажиг тэгвачумбон жумбражин чö 9-ийг жирэг ба жорвын зондуй буюу жорва ши тийм ээ. Жорва шигийн үднэс гэх юм уу? Тэ жорва
журвашила юу гэнэ журвашила зондой зовор жүрвийн гоноо нямсуулын би сэмбэнажир жүгдвжин цанид гэж хажиг бол бодоод байгаа. Ерөөсөө шууд хэлэх юм. Тэр ба метэдэ одоо тэгэнгүүт юу гэж байна? Харанлаг болохоор түгөө чимбон цоглом дээр цанидэ юм биш. Түгөө чимбон цоглом цанидэ юм биш гэхээр их чин цоглом дээр бол түгөө чимбон жумраж чинь жирэгва бол журвашила зондой зовор жүрвийн гоноо биш зүгээр багланла тийм ээ нямсуул юм баалаа гэх юм уу багламдуу яах нь зондой зовор жүрвийн гоноо нямсуул юм баа ингэж ерөнхий авч үзэж байгаа учраас тэгвэж байгаа цоглом дээр цанидэ юм тэгвэж чимбон энд энэ бичрдээ тэгвэж чимбон жумраж чинь жирэгва намзар журуу зовор жүрвийн гоноо нямсуул юм ингэж болж байгаа үз. Санскрит хэлний авианы ухаанаар бол ингээд дуу бол ингээд багаасаа ингээд дээш ингээд чангараад явах юм бол юу гэж. Би нөгөө анханаас нь ингээд шууд за энэ хажиг бол ийм хажиг. За дараагийнх нь ян хажиг Донитла мигийн гомжунгийн жирв зовор жүрвийн гоноо тэгвэ чимбон жумрайжин чö жирвга нямсуулын би сэмбэнажир жүгдвжин цаны сэрва мэрэгдээ гэж. За ахад өөр одоо маягаар хажиг бол цанд жүгдвийн цанд гэдэг. Донитла мигийн гомжунгийн жирв зовор жүрвийн гоноо гэж. Донитла мигийн гомжунгийн жирв зовор жүрвийн гоноо гэдэг нь орломоос дэшээ яригдсан шүү дээ тийм ээ. Донитла мигийн гомжунгийн жирв зовор жүрвийн гоноо тэгвэ чимбо жумрайжин чö жирвга нямсуулын би сэмбэнажир жүгдвжин цаны сэрва мэрэгдээ гэж. Донитла мигийн гомжунгийн жирв зовор жүрвийн тэгчингийн цоглом явж гэж. Тийм. Яг ууз. Ингээд цоглом явж. Гомжунгийн Донитла мигийн гомжун зовор жүрваа чинь тэгчин жорломоос дэшээ яриг. Жорломоос дээш. Тэгэхээр чин цоглом хасагдлаа шүү. Тэгэхээр Донитла мигийн гомжунгийн жирв зовор жүрвийн тэгчингийн цоглом явж ирдэ Донит онсомдуу догын нянто даажимжийн догоон онсонгийн гансамжийн цоглом явж гэж. Тэгэхээр энийг бол мэдж байгаа үстэй тий. Эхлээд их хөлөгний замаар ороод их хөлөгний ном үзээд хоосон чанарыг таньж мэдчихэд дараа нь бод сэтгэл нь бол дориотоод юу руу унаад нянто одоо тийм ээ баг хөлөгний одоо зам мөр рүү ороод эндээсээ бол явсаар дээшлэлээр нянто даажимбо болоод дахиад одоо тэгчин цоглом руу орж ирж байгаа үед бол нөгөөх чинь юу нянто жорлом товлоод ирж байгаа учраас нөгөө юу товлцсон байгаа шүү. Шинаа товлцсон байгаа шүү. Энэ зээжиг дэнянз гомжун зовор жүрийн юу болвол байж байгаа байхгүй. Ягаад тэгэхээр эн чинь их хөлөгний эхлээд боцодоо байхдаа нөгөө хоосон чанарыг мэдчихээд доошоо унчаад юутай болсон. Гомжунгийн ширв төрсөн. Тэгэхээр Донитла мигийн гомжун бяцлахад одоо ямар цаад байх. Тэгээд явсараа угаад нянта даажим бол ороод ирж байгаа шүү тийм ээ. Донит онсомдуу догоо нянта даажимжийн догоо онд усонваа гэж байна тийм ээ. Нянта даажимжийн догоо онд усонваа. Даажимжийн догоо онд усонваа жансамжийн цоглом явж. За ян хажиг. Тэгэхээр одоо энэ бид нар өмнө самсаг унсан өмнө уншихад сонсоогүй улсууд одоо ингээд энэ хичээлийн дараа үргэлжлүүлээд шууд самсаг орж ирнэ шүү дээ тийм ээ. Тэгэхээр бол энэ бүгдийг харахаар бол дараа нь илүү сайхан тодорхой болно. Ердөө л ингээд мэрэгдээ Донитла мигийн гомжунгийн жирв зовор жүрвийн тэгчингийн цоглом явж гэхтэл яг юу хэлэх гэж байгаа нь угаасаа ил болж шүү дээ тийм ээ. За ян хажиг. Тэгвэ чимбо жумбрайжин чö жирэгва жижур зовор жүрвийн гоноо гэж. Тэгвэ чимбо жүүдэн бравин чö жирэгва гэдэг чинь саяны нөгөө 9 шүү дээ тийм ээ. Тэгвэ чимбо жүү ихний 8 брав бол намчиндаа жүгийн жүгдүү гэдэг бол 9 дэх нь энэ бол бравин. Тэгэхээр жүүдэн бравин чö нөгөө 9 жирэгва жижур зовор жүрвийн гоноо гэдэг нь зэмүн журва зовор жүрвийн гоноо нямсуулын би сэмбэн. За зэмүн журва гэдэг бол үзег байгаа учраас одоохонд бол зэмүн журва зовор жүрвийн гоноо нямсуулын би сэмбэн алжир
Дийн цаний сэрва мэрэгдээ тэгчинжийн тонлом дунгуул чөсөж мангай вечэр гэж. За энэ бол тийм ээ. Тонлом барчим ялмыг хэлсэн шүү дээ. Тэгвэл ч юм боо жумбрайгийн чө жирэг аль нэг нь байж болно. Тэгэхээр энэ дотор зөндөө хүнзүүдийн бинчөө зөндөө байгаа ш. Тэгэхээр бол ингийн тонлом дунгуул чөсөж ийс мангай. Ранлугны тэгвэл ч юм боо жумбрайгийн чө жирэг ва жижир зовр журын гоноо нэмсүүл юм. Червжи симба гэдэг л хамгийн чухал. Симби нажир бол жүгдөвжийн цайны дийн жүгжээгүй нана самдан сүгмэд самиши шатвадан сүм ядвала дамбууланы самданжи нярдуг шатвадан моши шатва гэж. За ингээд самсуг эхэлж байгаа юм аа. Самсуг. За тэгэхээр бол самсугийг шууд таажтаас явахгүй бид нар эхлээд бол ядунгаас эхлээд самсуг яв. За тэгэхээр самсуга бол дараагийн хичээлээс тэгээд нэг хөл болгоод тийм ээ битлэг бас ихтэйхэн самсугаараа юм дундаасаа дараагийн усууд сонсоход юм байна. Аделанила самдан сүмээ шатваа. За юм. За өнөөдөр бол ингээд жүгдөв жодонгийн жүгдөв парчин тааждын бодов жүгдвийн гэсэн бол бүрэн өнөөдөр